Харин тиймхээр сайдаа та ингээд түрүүн ярихдаа одоо иргэдийн орлого 10% бодит өслөө гэж штэ гэж ярьж штэ. Энэ талд нь худалдаа авах чадрын 20-с 200 унгач чаддаг байхгүй та. Бэлэн бараа бүтээгдэхүүн зөрж өсөөд нь штэ. 2024 оны цагаан саргаар миний хийсэн судалгаа байна. Хамгийн багадаа 8% өссөн. Цагаан сарын дараа дахиад өссөн. Тэгээ эндээ орлогын 10,000 төгрөг нэмчээд зарлахын 100,000 болгож байна штэ. Тэгэхээр энэ иргэд чи яаж амьдрах юм бэ гэж байгаа нэг. Хоёрдугаарт ингээд та хэд маань ингээд ярихаараа иргэдийн амьдрал сайхан болж чинь, авах амьдрал сайжирч чинь гараад харалтаа гэж. Үгүй гараад харалтай. Тийм сайхан болоод байгаа амьдрал байгаа юм. Тийм байвал энэ нийгмийн амьдралын, нийгмийн бухимдлын мөндөр байх уу? Маханд ингэж ойчрлох уу? Хоорондоо зодтолдох уу махны төлөө чинь? Яг бодтойгоор. Тэгээд миний нэг юм хэлээд он тэр нөөц экспортод гаргаж байгаа мах нөөцөн мохорч адилхан үнэтэй байна шүү. За, инквер сайд хариулъя. Тийм 200% өсөлт байхгүй шүү дээ. Хамгийн дээд өссөн махан дээр 37% өсөлт гарчаад байна. Бод. Энэ маань инфляци 3.1 инфляцийн өнөөдрийн 10.1%-ийн 3.7% нь махны үнийн өсөлт шууд шалтгаан нөгөө бүрдүүлж байна. Энэ бол харьцангуй бидний дотоодоос хангах болцоотой л ийм боломжтой бараа. Бид энэ дээр бодлогын хувьд алдаа, мах бэлтгэл дээр алдаа гарчлаа шүү дээ. Энэ маань одоо энэ 3, 4, 5 сарын махны үнийг хэд хөрөгдөж иргэдэд бухимдуулсан асуудал байна. За энэ дээр засгийн газар шийдвэр гаргаж зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Хууль хяналтын байгуулагчдын үр дагаврын талаар одоо шалгах ажлыг одоо үүрэг аваад ажиллаж байна шүү дээ. Энэ шийдэгдэх болцоотой ажил байхгүй юу? Одоо ингээд мал ногоон цадаад шинэ махны нэрэл нэмэгдээд эхэллээ. Тасралтгүй махны үн чинь баг өдрөөр л ингээд Нэмж хариулъя. муухаар нь дуудаад ах хэрэггүй л дээ. Монгол улс чинь урагшилж байна, хөгжиж байна. Бас хөгжил дэвшлэл рүүгээ бас ихтэй тэмүүлэх ёстой шүү дээ. Тэрээс улс орноо гэж үгүйсгэх, ард түмнээ үгүйсгэх, муухай гэж ерөөсөө хит ингэж битгий туушраач. Алдаа оноо гарсан бол тодорхой асуудал дээр. Энэ дээр ийм асуудал гарлаа, энийг ингэ шийдье гэж. Тэгээ ерөнхийлсөн ийм баримжаагүй тоо ярьж, туулшруулж иргэдэг мэдээлэлээр төөрөгдүүлэх нь өөрөө илүү их сөрөг үр дагавартай шүү дээ. Тэ? Энэ инфляцийг бид нар баг болгоно гэж зорилт тавиад засаг өөрийгөө дайжлаа ажиллаж байна шүү дээ. Энэ их зүв байхгүй юу? Тэрнээс инфляц өндөр байна гэж тавих шиг амархан тэгж болохгүй шүү дээ. Хоёрдугаар эдийн засгийн өсгийгөө зорилт тавьж байна. Энийг хийхин төлөө засаг ажиллана шүү дээ. Засаг их хурлын өмнө амлалт тавьж зорилтоо оруулж ирж шүү дээ. Орлогоо нэмэгдүүлнэ. Эдийн засгийн өсгөнө. Инфляцаа нам барина. Энэ бол бүх засгийн газрын хийдэг л одоо гол үүрэг байхгүй дээ.